Хүчин төгөлдөр болоогүй эцсийн найруулгыг сонсоогүй байхад иргэдээс мэдээлэл аваад хэрэг үүсгэсэн байгаа нь түүнийг эргүүлэн татах шалтгааны нэг. Мөн дээд шүүх болон улсын их хурлын даргад хүргүүлсэн албан бичигтээ өөрийгөө хууль зөрчсөн гэдгээ нотлож үлдээжээ. Тодорхойлбол үндсэн хуулийн цэцгийн тухай хууль, цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, улсын их хурлын дэгийн тухай хуулийн өөрчлөлтүүд нь үндсэн хууль зөрчсөн учраас хэрэгжүүлэхгүй байх хэрэгтэй гэсэн утга агуулга бүхий бичгийг улсын их хурлын дарга болоод улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хүргүүлжээ. Энэ нь үндсэн хуулийн цэцгийн дарга амар санаа өөрийнхөө гарын үсгээр үндсэн хууль болоод үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд заасан хууль тогтоомжуудыг илт зөрчсөн гэсэн дүгнэлтэнд хүргэж байгаа юм а. Түүнчлэн өөрийгөө төдийгүй үндсэн хуулийн цэцгийн гишүүдэд хууль зөрчөхөд хүргэсэн байна. Гэвч үндсэн хууль зөрчсөн гэх дээр хуулиуд үнэхээр зөрчилтэй юу гэдэг нь энэ сарын 13-ны өдөр болсон дунд суудлын хуралдаанаар тодорхой болсон юм а. Цэцгийн дарга энэ албан бичгүүд дотроо дунд суудлын хуралдааг байхад урьдчилан дүгнэлт хийгээд сая батлагдсан цэцгийн тухай болон цэцэд маргаан шийдвэрлэх тухай болон дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулсан хуулиуд үндсэн хууль зөрчиж байгаа тул үйлчлүүлэхгүй байна гэсэн шууд зүйл бичсэн. Дээд шүүх рүү явсан бичих дотроо бүр дээд шүүх хууль хэрхэн хэрэглэх талаар заавар өгсөн байна. Гэтэл шүүхийн тухай болон үндсэн хуулийн дээр шүүгч эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь хэн боловч хөндлөнгөөс үл нөлөөлнө гэсэн маш тодорхой заалт байдаг. Дээр нь улсын их хурл хууль тогтоох эрх мэдэлтэй холбоотойгоор тогтоосон хуулийг төдөлзүүлэх бол гагцхүү үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралд жиж дүгнэлт гаргаж иж төдөлзүүлдэг. Гэтэл дунд суудлын та бүхэн сая би үзүүлсэн энд алдаатаа бичсэн 15 оны 2 сарын 13 гэсэн гэтээ 16 оны 2 сарын 13-ны хуралдаанаараа төдөлзүүлсэн байна. Гэтэл 12 сарын 15-нд төдөлзүүлж байгаа тэр хуулиудыг үйлчлүүлэхгүй шүү гэж 1 сарын 20-нд өөрийнхөө гар үсгээр бичсэн байна. Тэгэхээр эндээс хүссэн хүсээгүй ямар үр дагавар гарч ийнэ вэ гэхээр үндсэн хуулийн цэцгийн дарга амар санаа гэдэг хүн өөрийнхөө гар үсгээр үндсэн хууль болон үндсэн хуулийн цэцгийн тухай хуулиудад заасан хууль тогтоомжуудыг илт зөрчсөн. Үндсэн хуулийн цэцгийн дарга гишүүн нь хууль зөрчвөл үндсэн хуулийн цэцгийн шийдвэрт анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн улсын их хурл эргүүлэн татаж болно гэсэн цалт үндсэн хуульд байгаа. Тэгэхээр энэ заалт нь эсвэл цэц өөрөө шийдвэр гаргана, үгүй бол илгээсэн байгууллага нь санал болгосон бол гэсэн хоёр их үүсвэрийг ойлгох хэрэгтэйг онцоллоо. Энэ бол үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг эргүүлэн татах хууль эрх зүйн ганц үндэс юм байна. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4-р хэсэгт үндсэн хуулийн цэцгийн дарга гишүүн хууль зөрчвөл үндсэн хуулийн цэцгийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн улсын их хурлд эргүүлэн татна. Санал гаргах эрх нь одоо байгаа хуулиар дээд шүүхийн ерөнхий шүүгчд. Тийм учраас энд хууль зөрчсөн эсвэл үндсэн хууль зөрчсөн тухай ямар ч ойлголт асуудал байхгүй. Их хурлын дарга зээн их хурлд хөргүүлсэн бичгээс илүүтэйгээр улсын дээд шүүхэд хөргүүлсэн бичигт шүүх эрх мэдлээр халтсан ноцтой асуудлууд байна гэж. Харамсалтай нь шүүх үндсэн хуулийн цэцгийн дарга хууль зөрчсөн асуудлыг хилцэж чадахгүй тийм эрх мэдэл байдаггүй учраас бид шийдвэр гаргаж чадахгүй байна гэж. Ойлгож байна уу? Яагаад гэвэл үндсэн хуулийн цэцгийн дарга хууль зөрчсөн нь шүүхийн иргэний захиргааны эрүүгийн шүүхийн аль нэгэнд хамаардаггүй асуудал. Энэ өөрөө шүүхээр тогтоох юм уу? Шүүхийн өөрийнх нь маргаанд хамаардаг асуудал. Энэ цэвэр ямар асуудал вэ гэхээр энэ бол цэвэр үндсэн хуулийн харилцааны асуудал байдаг. Үндсэн хуулийн харилцааны асуудал байдаг учраас энийг нэг бол улсын хурл өөрөө шийдэхээс өөр аргагүй тийм нөхцөл байдал байна. Цэцгийн дарга инхүү хууль зөрчсөнийг мэдээгүй байж дарин дээр давс гихчээр Монгол Ардын намынхан улс төржүүлж байгаа нь улсын их хурлын үйл ажиллагаа гацаах гэсэн шалтгаан болохыг хэллээ. Ингээд улсын их хурлын гишүүд үндсэн хуулийн 65 дугаар залтыг үндэслэж үндсэн хуулийн цэцгийн даргыг үүрэгт ажилласан нь өнөөдөр чөлөөллөө.